Танаа Secret хэмжээлэл подкастын маань хамгийн анхны зочдод дугаар эхэлж байна. Тэгээд миний урилгыг хүлээж авсан Чимбат эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Ярилцсан таатай байна. Намайг өрсөнд баярлалаа. За тэгэхээр хүмүүс маань Чимбат эмчиг маань одоо хэрвээ танихгүй хүмүүс ахын бол гайхаж магадгүй. Тэгээд юуны төрөнд эхлээд би өөрөө цагаан түгээс яриа гэж бодсон. Төрсний дараа эмэгтэйчүүд маш хичээн нэмдэг. Миний жим бол ингээд жирэмсэн үеэс хийж нэмэгдэж эхэлсэн. Тэгээд сэтгэл төгших эмгэг гэдэг оншиг хүртлээг сонсож явж байсан. Тэгээд яг энэ бүхнийг хоолтой холбогдно гэж би ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээд 25 онд Чимбат эмчийнхаа ачаар яг нэг нээлттэй хийсэн байгаа. Өнөөдөр энд байгаа та бүхэндээ хуваалцах болно. Тэгээд манай өнөөдрийн дугаарт хүний их эмч, хүүхдийн эмч, нийгмийн ухааны магистр, одоогоор Австрали улсад сууж ажиллаж байгаа ийм мундаг эмэгтэй наа. Тэгээд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ подкастыг үзэж байгаа хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та яг анх өөрөө яг энэ карнивор дэглэмтэй хэрхэн яаж танилцж исэн бэ? Тэгээд яг манай үзэгчдэд карнивор дэглэмийг мэдгүй байх үеийн та мэдсэний дараах та гэдэг юм харьцуулгыг хийж үзүүлвэл ямар хөө өөрчлөлт үр дүн тань дээр одоо гарсан бэ? Хэлгүй яах вэ? За би карнивор хоолны дэглэмийг 2018 оноос хойш барьж эхэлсэн. 18 оноос хойш одоо 7 жил барьж байна. За карнивор хоолны дэглэм гэдэг нь өөрөө болохоор яг мах болон амтны гаралтай хүнсээр хооллох юм хоолны дэглэмийг хэлж байгаа. Ямар нэгэн ургамлын хүнс идэхгүй, ногоо, жимс, үр тариа тэг янз бүрийн ургамлын хүнс ерөөсөө идэхгүй. За тэгээд яг анх яаж энийг хоолны дэглэмийн талаар мэддэг болсон бэ гэхээр энийг би дүүгээс анх мэдэж авсан. Манай дүү Австрали улсад бас ажиллаж амьдарч исэн. Тэгээд одоо Австрали улсад амьдраад эхэлснийхаа дараа мэдээж хэрэг тэр хоол хүнс нь өөрчлөгдсөн. Нэгдүгürt, хоёрдугаарт амьдралын тэр стресстэй ачаал нь мэдээж нэмэгдсэн. За тэгээд манай дүү ингээд Австралид ирснээсээ хойш юутай болсон, харшилтай болсон. Экзема гээд арсны харшилтай болоод тэгээд дээр нь өндгөвч олон уйлах аж ахуй хамшинч тэгээд маш их харахыг ядаргаагаа дийлэхгүй маш их тийм харахыг ядаргаанд орцсон байсан. Тэгээд хамгийн хэцүү нь арсны харшил байсан. Маш олон эмчээр дамжиж яваад тэгээд эмчнэр яадаг вэ гэхээр юу өгдөг, тос өгдөг. Тэгээд тосын түрхээд хэсэг гайг болж байгаа. Тэгээд дахиад буцаад өвчнөд сэдрээд ингээд ерөөсөө байнгын амар хэцүү байдалтай шүн унтаж чадахгүй нөгөөтг нь захтнаад тэгээд арснаас нь цус шүрдэг байсан. Тэгээд манай дүү өөрийнх нь яг ажиглалт нь болохоор яг ямар нэгэн хүнстэй холбоотой сэдрээд байна гэдгийг мэдээд тэгээд өөрөө судалгаа хийж эхэлсэн. За эмчнэрт хэзээ ч ингээд яваад би ерөөсөө дээртэхгүй юм байна. Би өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө гарт авахгүй болохгүй юм байна гэж ойлгоод өөрөө ингээд судалгаа хийж эхэлсэн. Тэгээд янз бүрийн хүнсээ нэмэж хасаж үзээд тэгж жагаад тэгээд өөрөө судалж жагаад карнивор хоолны дэглэмийг олж мэдсэн байгаа. Энэ карнивор хоолны дэглэм болохоор яг тухайн үед 2018 онд яг одоо Европын улс орнуудаар дэлгэрч эхэлжсэн хоолны дэглэм яасан бэ гэхээр Америкийн нэг юм Шон Бекер гэж эмч, мэдцэслийн эмч анх өөр дээрээ карнивор хоолны дэглэмийг 2 жил бариад тэгээ ямар их эрүүл мэндэд нь өөрчлөлт орсон талаар ингээд хүмүүст нээлттэй подкастаар хуваалцаад тэгээд хүмүүсийн талаар анх мэдэж авчихсан тэр үе. Тэгээд ингээд сошиал дээр хүмүүс айгүй их ингээ өөрийнхөө үр дүнг хуваалцаад миний ийм өвчин идгэрсэн, миний харахаг өвчин за өөр арилсан, миний арсны харшил арилсан, миний ийм эмэгтэйчүүдийн завьөр арилсан, миний ийм одоо зүрх судасны өвчин арилсан ч гэдэг юм уу ийм байдлаар хүмүүс маш их ингээд бие биедээ айгүй их туршлага хуваалцдаг. Одоо энэ Facebook-ийн нэг World Carnivore Tribe гэдэг групп байгаа. Бараг одоо 110 мянган гишүүнтэй болцсон байсан. Тэгээ энэ групп дээр ороод ингээд янз бүрийн мэдээлэл аваад тэгээд карнивор хоолны дэглэмийг туршиж үзэхэр шийдээд тэгээд туршиж үзээд яг эхний сарын дотор бүх харшил нарилцсан. Бүр маш их эмчилгээ хийлгээд болохгүй байсан юм харшил нь эхний 1 сарын дотор идгэрсэн. Тэгээд өөрөө болохоор янз бүрийн одоо ургамлын хүнс ямар нэгэн байдлаар идэх үед тэр харшил сэдрээд исэн байгаа. Тэгээд надад энэ талаараа ярьсан байхгүй юу? Би тухайн үед ч одоо хүүхдэд төрүүлээд манай хүүхд 6 сартай байсан. Дөнгөж төрсний дараах үе маш их тийм
одоо хэцүү үе байдаг шүү дээ тий эрснэрт чинь. Тэгээд энэ үед манай дүү надаа энэ карнивор хоолны дэглэмийн талаар ярьсан байхгүй юу. Тэгэхээр би үнэхээр их гайхаж байсан. Яг яагаад ингэж одоо би бол анагаахын системээр сурталчилгын системээр явсан хүн ч тий. Яагаад ингэж дам махан хоолны дэглэмээр энэ өвчнүүд идгээд идэм бэ? Дам махан хоолны дэглэм гэхээр тухайд миний толгойд ерөөсө буухгүй байсан. Яаж дам махаар амьдрах юм тий. Хүмүүс одоо бид нар ч одоо анагаахад сурах үеэс л эхлээд нөгөө л ургамал идтэй, эслэг ид, үр жимстэй, ногоо жимс ид энэ эрүүл мэндэд сайн хүнс, аль болохоор холестерин бага ид гэж байнга хэлүүлж исэн. Тэр ч журмаараа би бас өөрөө айгуу тийм эрүүл хооллолдог хүн байсан байхгүй юу. Тэгээд тэр эрүүл хоолт нь мэдээж хэрэг орчин үед тэгээ ямар ойлголтыг хэлдэг вүлээ. Тийм байсан үе. За тэгээд би нэгдүгürt маш их гайхаж хүлээж авсан. Тэгээд хоёрдугаарт хүмүүсийн тэр туршлагыг би судалж хэлсэн. Тэр сошиалоос тэ хүмүүсийн тэр нөгөө карнивор хоолны дэглэмтэй холбоотой подкастуудыг сонсоод тэгээд хамгийн түрүүнд би туршиж үзэхээр шийдсэн. Тэгээд шийдэх шалтгаан нь юу байсан бэ гэхээр миний сонирчсан байсан. Яг энэ төр хүмүүс одоо яг ингээд хоорондоо өгсөн юм шиг нэг юм яриад байгаа байхгүй. Энэ амар үр дүнтэй дэглэм байна гэд. Тэнгүүт нь би яг нөгөө нэг энэ үнэхээр үр дүнтэй гэдэг юм уу гэд би туршиж үзэхээр шийдсэн. Анх болохоор би 1 сар туршиж үзэхээр шийдээд тэгээд миний эрүүл мэндэд маш гайхамшигтай өөрчлөлтүүд орсон учраас би энийг насан туршийн хоолны дэглэм болгосон. Миний эрүүл мэндэд ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр хамгийн дөрөнд миний сэтгцийн эрүүл мэндэд маш гайхамшигтай өөрчлөлтүүд орсон. Одоо тухайн төрсний дараах үе чинь эмэгтэйчүүд маш их тийм сэтгэл готролд ордог, тий сэтгэл санаа тогтворгүй болдог, ядаргаа нойргуудл гэдээ маш их асуудлууд байдаг шүү дээ тий. Тэгээд энэ асуудлууд маань одоо ингээд нэгээр ингээд арилж эхэлсэн. Миний бүх завиурууд арилсан. Тухайн үед одоо төрсний дараа миний нөгөө хөлийн улаар өвддөг болсон байсан. Үе мөчөөр хөлийн улаар гарныхаа үенүүдийг хөдлөхөөр ингээд тачигнаж дуурдаг болсон. Тэгээд миний шүднүүд маш их хөндөөр орсон байсан шүднүүд. Тэгээд сэтгэл зүйн өөрчлөлт маш их байсан. Тэгээд карнивор дэглэм байрж эхлэн өвс маш их унжсэн. Өвс ингээд орой хэсгээрээ халтарсан байсан. Тэгээд карнивор дэглэм бариад эхлэнгүүд ерөөсөй хэдхэн хоногийн дотор 5 хоногийн дотор миний тэр өвдөлтүүд бүгд навцсан. Өглөө босоод ингээд хөл дээр гიშгээд явангууд миний хөлийн улаар хөндөрт талцсан байсан. Тэр нь арилсан. Үе мөчний өвдөлтүүд арилсан. Тэгээд өвс уналт 5 хоногийн дотор эрс багассан. Тэгээд яасан? Ийм өөрчлөлтүүд гараад тэгээд нойр сайжраад эхэлсэн, илүү хийрч хүчтэй болоод тэр сэтгцийн эрүүл мэндэд гэхээр аюу тийм гоё тайван болсон, нэг тийм амар амгалан сэтгэл зүй арай эрэг тал руугаа болоод тэр сөрөг бодлууд арилаад эрэг тал руугаа арай тийм аз жаргалтай хүн болж эхэлсэн байхгүй юу? Тэгээд яг ингээд сэтгэл санаа төгшүүр арилаад эхлэнгүүт би өмнө нь төгшүүртэй байсан мэдсэн. Тэрнээс өмнө би ерөөсөө өөрийгөө сэтгэл төгшөлттэй байна гэж боддгоо, мэддэггүй байсан. Тэгээд хизээч миний тэр сэтгэл төгшөлт бол эмчийн зөвлөгөөтэй сэтгэл зүйч мэрэгжлийн үний зөвлөгөө авах хэмжээнд бол байгаагүй. Тэгээд тийм учраас тэрийг тоодгүй байсан. Тэгсэн чинь айгүй гоё ингээд нэг тийм амар амгалан болоод эхлэнгүүтээ өмнө нь сэтгэл төгшөлттэй байсан байна гэдгийг би ухаарч байгаа байхгүй юу. Тэгээд сэтгэл готрлаасаа гараад тэгээд аюу их нөгөө нэг тархины мантай болцсон байсан. Ашиг тийм мартамхай уймраа тий юмыг ингэж тогтоож авч чадхаа болцоо. Уг нь бол би өмнө аюу толгой сайтай хөөхтэйсэн байхгүй юу багасаа. Тийм болоод аюу их готарч исэн тийм нөгөө тархиа алдчихад аюу их готарч исэн. Тэгсэн чинь тэр ингээд завиурууд маань ингээд шууд дээрдэд эхэлсэн. Нэгдүгээрт тийм нэг сэтгэл зүйн талаас гарсан өөрчлөлт нэгдүгээрт нь. Хоёрдугаарт гэх юм бол миний ингээд нуруунд дээрээс амар том ачаа аваайцсан. Хоол хүнс цуглуулах, тэгээ хоол хийх гэдэг чинь аюу амархан болцсон. Тэгээд одоо эмэгтэйчүүд чинь нөгөө нэг
шин ногоо авч идэн тий янз бүрийн төрөл бүрийн олон төрлийн хоол хийж идэн тэгээ нөгөө нэг гурил зуурн элтэн гэдэгт чи ямар их цаг хугацаа зарцуулдаг байсан юм бэ тэр ингээд асуудлыг аваа хийсэн чи ингээд миний нуруунд дээрээс амар том ачаа аваа хийсэн тэгээд хоол их айгүй амархан болоо тэгээд хөхөл өгтөй хүн гэдэг чи одоо нэг хоромч ингээд таймын хоолцаагаа идэж сууж чаддаггүй шүү дээ тий тэгсэн чинь тэр байдал маань арилаад тэгээд ингээд айгүй гоё амьдралын тийм юу зөв хөвшилд орж эхэлсэн. А 3 дугаар өөрчлөлт гэх юм бол миний биеийн бүтцэд маш их өөрчлөлт гарсан. Одоо яг би анх эхлэхдээ 52 кг-тэйсэн байхгүй юу? Анх бол карнивор тэглэмийг жин хасгаж эхлэегүй юм. Эрүүлжих зорилгоор эхэлсэн. Тэгээд 52 кг-тэй эхэлсэн. Тэгээд миний одоо 7 жилийн дараа миний жин одоо 57 хэл. Би 5 хэл нэмсэн байхгүй юу? Гэхдээ өөх нэмэгдээг. Өөх болон багасаал ийсэн. Тэгээд булчингийн мас, ясны мас, тэгээд бусад миний төсөөлөөр бол тархины мас хүртэл нэмэгдсэн гэж үзэж байгаа. Тэгээд чухал эдийн мас нэмэгдээд өөрөөр хэлбэл энэ карнивор хоолны дэглэм гэдэг чинь миний биеийг ингээд чухал эдүүдийг дүүргэж өгсөн. Өөхийг нэмэхгүйгээр чухал эдүүдийг дүүргэж өгсөн дэглэм гэж хэлэхэд ер нь бол болно. Тэгээд тийм байна. Тэгээд өөр нэг өөрчлөлт нь гэх юм бол миний эмэгтэйчүүдийн завьөр арилсан карнивор одоо юу өмнө нь яадаг гэсэн бэ гэхээр сарын тэмдгийн өмнөх хамшигч сарын тэмдгийн өвдөлт надад аюул завьртай шинж байсан. Тэгээд энэ завьр маань болохоор намайг 25 наснаас эхлээд жил болгон ингээд дордоод идэг байсан. Би амьдаа тэр завьр те мөн үү? Тийм. Тэгээд хамгийн хэцүү надад сарын тэмдгийн өмнөх хамшигч байсан. Яадаг байсан бэ гэхээр ерөөс ингээд сэтгэл санаа тогтворгүй, тэгээ хоолны дуршил өөрчлөгдөн. Тэгээд ямар нэгэн анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болно. Ажлын үр бүтээмж айгүй мууддаг тий. Иймэрхүү тэгээ сэтгэл санаа айгүй тийм готрон эсвэл амар төгшүүртэй юм хэцүү болчдөг байсан. Одоо бараг сарын тал хувьд ингэж явдаг байсан байхгүй юу? Яг сарын тэмдгийн эрхийн өмнөх тал хагас ингэж завьртай байдаг байсан. Тэгээд трийгээ би эмчлүүлэхэд маш их тийм нэмэлтүүд хэрэгжилж ирсэн. Хүнсний нэмэлт Европын ангийн ухаанд орчин үеийн ангийн ухаанд бол энэ дэмчилгээ байхгүй шүү дээ. Тэгээд хүнсний нэмэлтүүд хэрэгжилж ирсэн. Тэгээд уламжлалт ангийн ухаанаар нэг хэсэг явсан. Уламжлалт ангийн ухаан чинь болохоор зүү төнөөр хилж тан уудаг. Тэгээд эхэндээ бол үйлчилж байгаа байхгүй юу? Уламжлалт арай дээр үйлчилсэн. Тэгээд дараа жил нь дахиад завьрууд нэмэгдээд эхлэн тэнгүүт дахиад дэмчилгээ хийлгэн арай дээр болоод тэгээд сүүл рүүгээ ингээд юу үйлчлэгээ болчт юм бэлээ. Уламжлалт ангийн хүртэл үйлчлэгээ болцсон. Тэгээд энэ завьртайгаа би маш их өмнө тэмцэлдэж явдаг байсан байхгүй юу. Тэгжээтэл одоо карнивор хоолны дэглэм бариад 3 сарын дотор миний завьр арилцсан. Би одоо яг ингээд завьр арилчаад ямар ч завьргүй ингээд сарын тэмдэг ирэхээр гайхажсэн байхгүй ямар сони юм бэ. Ийм бэлийн бахтаа юм. Тэгэхээр гайхажсэн. Тэгээд тэр завьр маань арилсан. За тэгээд эхний 6 сарын дотор болохоор миний бүх завьрууд арилаад аюу гоё ирч хүчтэй болоод унтаж амардаг болоод ийм болцсон. Тэгээд би одоо энэ 6 сарын хугацаанд л юм тэгээ үр дүнд хүрээ болчих юм байна гэж бодсон боловч дараагийн одоо жил ирэх тусам ингээд миний үр дүн нэмэгдээд байсан. Улам тийм одоо ирч хүч нэмэгддэг. Хүний одоо ачаалал даах чадвар тий төсвөр төвчээр улам нэмэгддэг юм байлээ. Тэгээд улам тийм одоо юу байгаа нойр улам бүр сайжирсан. Тэг биеийн болоод тий оюуны чадвар одоо улам нэмэгддэг гэхүү. Сая таны ярианаас сонссон чинь одоо яг нөгөө эмэгтэйчүүдэд ялангуяа тулгардаг маш олон одоо нэг шинж тэмдгүүд шүү дээ. Одоо жишээлбэл төрсний дараа ус унах, яс ингээ сэрэг болох, за тэгэл дээрэс нь мартамхаа болох, юм санахаа болох энэ болгоныг бид нар бүгдээрээ нөгөө нэг төрөлттэйгөө холбоод тэгээ байх хэрэгтэй юм шиг хүлээгээд авсан байдаг те. Жишээлбэл ингээд биений юм ингээд ямар сандал манай монголчууд тийм хэлцүүгээд шүү дээ. Муухай аашлаад ахын юм чи ирсэн юм уу гэд нэг тийм үг гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд бүгдээрээ яг нэг юм байх ёстой энэ ингээд байж л идэг процесс гэж хүлээгээд авсан болох те. Энийг ерөөсөө ингээд арилгаж болно гэж ерөөсөө боддгоо юм байна тийм ээ. Тийм.
Одоо юунууд эмэгтэйчүүд ч одоо юуны сарын тэмдгийн өмнөх хамшинч сарын тэмдгийн өвдөлт чинь эмэгтэйчүүд 90% нь байдаг байхгүй юу? Тэгээд өөрөөсөө тэрийг хэвийн гэд ботцсон. Гэтэл энэ нь хэвийн бус бэснийг арилжахаар хэвийн бус юм бэ гэдгийг мэддэг байхгүй юу? Одоо болохоор надад ямар ч завир байдаггүй. Тэгээд юу яадаг. Тэгээд ер нь болоод эмэгтэйчүүд жирэмслэлт, төрөлт төрсний дараа маш их эрүүл мэндээр хохирдог. Би ч одоо анх 30 гараад анхны хүүхдэд төрүүлж ирсэн. Тэгээд энэ үед одоо би ганцхан удаа төрөөд миний эрүүл мэнд асар их муудсан байхгүй юу? Асар муудаад тэгээд ганцхан төрсний дараа ингээд тарих оюун ухаанаа алдаж эхэлж ирсэн. Тэгэхээр би үнэхээр тэр үед айгу тийм шоконд орж ирсэн байхгүй юу? Яагаад хүн гэдэг амтан чи ийм хэврэг юм уу те? Тэгвэл яаж бидний одоо эмээ, элен цэмээ энэ төр чи одоо өчнөө манай ээж чи 10 хүүхэдтэй эмэгтэй байдаг байхгүй яаж тэгэж байдаг байсан юм бэ? Энд нэг л юм буруу байна гэсэн юм надад тийм зүүн мэдрэмж төрж исэн. Тэгээд тэр нөгөө нэг шүдний завар надад юу байсан? Төрсний дараа манай нэг гимчийн шүднүүд нь бүр ингээд үүрээд унтсан. Тэгээд миний хувьд болохоор ингээд шүднүүд угаараа хөндүүртэй тэгээд ингээд хөдлөхөөр хөдөлгөөнтэй болсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь яг карниор дэглэн бариад би шүдний бүх асуудлаас салсан. Хизээж дахиж нэмэж хорхоо идээгүй. Өмнө чинь би ерөөсөө багасаа л шүдний асуудлаас ерөөсөө салдаггүйсэн. Тэгэл байсгээл шүдэн хорхоо идсэн эмчтэр очиад өрөмдүүлээ ламдуулаад тэгэл жил болгон тэр нь ингээл ахаад идэг байсан чинь карниор дэглэм рүү орсноос хойш шүдний асуудлаас бүрэн гарсан. Ямар ч нэмж хизээж хорхоо идээгүй. Тэгэхээр ингээд бидний нөгөө нэг хэвийн байдаг зүйл за тэгээд тэднийг бид нөгөө гормон руугаа холбож ойлгодог тий одоо ингээд жирэмслэлттэй байдаг яалтчгүй л нөгөө маш олон дааврын өөрчлөлт гардаг. Төрсний дараа бас сэтгэл готрал тэгээд энэ биеинд гарч байгаа энэ олон өөрчлөлтүүд бүгдээрээ даавартай холбоотой гэж тайлбарлаад тэгээ энэ бүхнийг хэвийн юм шиг хүлээж аваад исэн чинь яг цаад шалтгаан нь одоо таны тайлбарлаж байгаагаар бидний хоол хүнстэй яг яаж холбогдох вэ? Яг бидний яг өдөр тутмын хоолтын яг юун буруу болоод ядаж үгүй энэ олон шин тэмдгүүд биднийг одоо ингэж ирээд байдаг болсон гэж та одоо яг бодож байна. Одоо жирэмслэлт гэдэг чинь хүн одоо бүхэл бүтэн тэг хүнийг дотроо боловсруулж бүтээж тэг гаргана гэдэг чинь энэ чинь маш тийм биологийн асар том шалгуур ахгүй юу? Ийм биологийн асар том шалгуурт эмэгтэйчүүд одоо буруу мэдлэгтэй тэг буруу хооллолттой ийм байж байгаа. Эсвэл ерөөсөө өөрийгөө бэлдээгүй явж байгаад тэгээд өөрийгөө амар тийм асар том эрсдэлд оруулж байгаа хгүй юу. Тэгээд ерөөсөө ингээд анханасаа бие бэлдээгүй те ясны сэргэжилттэй ясаа бэхжүүлээгүй тэгээд уургийн дутагдaltaй инсулины дүжрэлттэй ийм бийжиж шууд жирэмслэлт төрөлт гэдэг ийм амар том асар том давалгаа руу яваад орчингууд эмэгтэйчүүд эрүүл мэндээр маш их хохирдог. Одоо жирэмслэн үед хүмүүс одоо маш одоо сүүлийн үед одоо ингээд жирэмслэлт төрсний дараах үе чинь маш эмгэг болцсон. Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд тасар хичээн нэмж гин тэгээд сахар ихсэж гин тэ даралт нь ихсдэг болж гин бөөр нь маш их өвдөж гин ингээд жирэмсэн үедээ маш эмгэг төртөж гин тэгээд жирэмсэн үедээ маш их нүүрс усны хэрэглээ өндөр байснаасаа болоод ургийн хэмжээ томорч гин том хэмжээний ургийг төрүүлэхэд хэцүү аа. Тэгээд дээр нь тэр одоо төрөх үеийн гэмтлүүд маш их болсон байна. Тэгээ урагдал, ойдол, тэгээд төрөх хүчний сулрал гих мэтчлийн юм хүндрэлүүд маш их болсон байна. Тэ өөрөөрөө төрч чадгаа болсон байна. За тэгээд төрсний дараах үедээ маш их эрүүл мэндэ алдчихин. Сэтгэл готролт маш их орж ийн. Цус багталт, эрдэс байцын дутагдалт маш их орж ийн. Тэ төрөний тэр шүдний үүрэлттэй ясны сэтгэлд орж ийн. Тэгээд төрсний дараа эмэгтэйчүүд маш их булчингийн масаа алддаг. Одоо та нар анзаарах юм бол ингээд нэг төрөөд нэг тодорхой жин дээр ингээд тогтцдог. Дахиад төрөхдөө
бүр илүү их жин дээр тогтчихдог. Тэгээ 3 дахь удаага төрхөөрөө бүр ингээд илүү жин дээр тогтоод тэгээ трийг ингээ хасахад аюу хэцүү болчдөг. Төрх тусмал эмэгтэйчүүд ингээд булчин масаа алдаад улам их өөх нэмэгдээд идэг. Уг нь бол жирэмслэлт төрөлт гэдэг чинь байгалийн зам явсны процесс. Эмэгтэй хүн ингэж маш их юм төр төлөөс те амь насаа алдах хүртэл ийм эрсдэлд орох ёсгүй үйл явц байхгүй юу? Хэрвээ байгалийн зам ёсны хоолны дэглэмтэйгээ байвал. Тэгэхээр одоо өнөөдөр бүгдээр яг энэ байгалийн зам ёсны хоолтын дэглэмэд хав бүгдээр ярилцж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед ингээд ажиллахад нэг юм тренд маягийн болоод байгаа байхгүй. Бид нэр ингээд юмд ингэж тренд давалгаалахтай айгу мундаг штэ тий. За нэг хэсэг бид нар кето гэж айгу шуурсан. Би ч гэсэн өөрөө туршиж үзчихсэн. За тэгэл тэгснэ одоо яг сүүлийн үед за энэ карнивор чинь айгу зүгээр юм биш үү гэж яриад байгаа. Тэгээ энэ болохоор юм шинэ гарч ирсэн дэглэм үү аль эсвэл бидний яг нөгөө нэг таны яриад байгаа байгалийн зам ясны гэдгийг тайлбарлаад өгвөл. За тэгэхээр одоо хүмүүс бүр одоо энэ үйлдвэрлэл, техник, технологи, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан энэ төр хөгжихөөс өмнө хүн яаж хоололдог байсан бэ? Гэх асуудал яригдана. Одоо энэ газар тариалан хизээс үүсэж эхэлсэн бэ гэхээр 10,000 жилийн өмнөөс газар тариалан үүсээд хүн ургамалтай үр тариад тэрийгэ янз бүрийн аргаар боловсруулж иддэг болсон. Тэрнээс өмнө хүн болохоор яаж хоолдог байсан бэ гэхээр одоо бид нэр төсөөлөл л дээ тий хэрвээ одоо бид нар ямар нэгэн байдлаар эзэнгүй арал дээр юу ч үгүй ингээд орхигдчихвол яах вэ тий тэгхийн бол бид нар яаж амь зогоох вэ? Бидний хүүхдээс яг л тэгжил амьдарч ирсэн байгаа штэ тий ерөөсөө амтны гаралтай хүнс ан хийж амьдардаг байсан хүн ан хийж тэр махаар нь хооллож амьдардаг байсан. Яг ургамлын хүнснэр одоо жимс түүгээд амьдарчиг гэхээр яг ургамлын хүнс бол тэр үед бас асар ховор байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо энэ орчин үед ургаж байгаа энэ ургамлууд чинь болохоор хүн өөрөө зохиож өөрийн гараар хиймлэр ургуулсан тэ ургамлууд болохоос биш. Яг тэр үед бол тэ дээр үед бидний тэ ихэнх цуулант өвөг дээдсийн үед болохоор бэдэггүй байсан. Тэгээд одоо юуны мөсөлхийн үе гэж байдаг тий дэлхий дээр мөсөлхийн үе тэгээд дулаарах үе мөсөлхийн үе гэдэг ингээд ээлжлээд явдаг. Хамгийн сүүлийн мөсөлхийн үеэс хизэнээс гэхээр 2.5 сая жилийн өмнөөс эхлээд 10,000 жилийн өмнө дууссан гэж үздэг. Тэгэхээр энэ 2.5 сая жилийн турш хүн одоо мөсөлхийн үед чинь дэлхий хөлдөө байсан шүү дээ. Хөлдөө дэлхий дээр яаж амьдарч ирсэн бэ гэхээр ерөөсөн анчин байсан. Ан агнаж тийм одоо хүүтэнд төсвөртэй амьтад чинь болохоор аюу тийм өөх ихтэй том биетэй ийм өвсөн тэжээлтнүүд тухайн мөсөлхийн үед тэсэж үлдсэн байдаг. Тэгээд тэдгээр амьтдыг агнаж иддэг байсан. Ургамлын хүнс бол маш ховор. Тэгээд идлээж гисэн тэндээс одоо юуныхаа илчлэлийнхаа хэрэгцээг авах боломжгүй. Тэгж жагаад 10,000 жилийн өмнөөс дэлхийд дулаар л явагдаж эхлэнгүүт ингээд хүн ургамлын хүнс идэж эхэлсэн байгаа. Гэтэл хүний бие гэдэг чинь тэр 2.5 сая жилийн турш махан хоол эцээр агаад тэрэндээ тасцсан. Хүн чинь болохоор яг одоо махан идэрсэн байхгүй яг чон арслан шиг махан идэртэй амтан зэрлэг байгаль яг л тэгжэл амьдарч исэн. Одоо маш олон археологийн тэ биологийн тийм баримтууд хүн бол ерөөсөө анчин байсан юм а гэж баталдаг. Тэгээд тэр ховслын цохилтолгоо гэдэг чинь ерөөсөө хэдэн сая жилийн турш ингэж явагдчихийж ховслын цохилтолгоо үүсдэг. Тэгэхээр хүн махан идэрсэн болоод мах идэхэд зөгцсөн юм болохоос биш хүн одоо юу шиг өвхөр шиг те эсвэл ямар нэгэн одоо ургамал идэрсэн шиг тэгж ургамлын хүнсээр хооллоход зөгцөөгүй 10,000 жилийн өмнөөс хэдийгээр ургамлын хүнс идэж эхэлсэн боловч энэ хугацаанд хүний бие ургамлын хүнсэнд тасан зохицох боломжгүй. Тэр ховслын цохилтолгоо гэдэг чинь хэдэн сая жилийн турш те хүний дотор эргэтэн тэр хоол боловсруулах эртний бүтэц үйл ажиллагаа ингэж ховсжиж тэрэндээ зохицдог болохоос биш хэдэн мянган жил хэдэн зууны дотор тэгж ховслын цохилтолгоо үүсдэг байхгүй юу? Тийм учраас бидний
Бартлын тастай. Өөрөөр хэлбэл бидний гений одоо удмын санд бидний Удмын хадгалагдсан байна гэсэн үг шүү дээ. тийм. Хэдийгээр бид нар ингээд яг бид нар ингээд нөгөө нэг удам одоо бидний генэ ингээд бодонгууд за нэг 200 300 жил гэл ингээд өсрэл бодъё л доо. Тэгсэн ч гэсэн монголчуудын хувьд бид нар махан идчихсэн байсан байгаа байхгүй тий. Тийм. Энэ бол яг ийм шин зүйл. Бид нар ялангуяа ингээд нүүдэлчтэй хувьд энэ бол яг тэр нэг юм таны ярьж байгаа нанчин байсан гэдэг махан идчихсэн нь бол тэрнээс ч илүү удаан олон жил байсан бах тий бидний хувьд тийм ээ. Тийм. Монголчууд бол аюулгүй хацтай. Одоо 10,000 жилийн өмнө ихэнх одоо хүмүүсийн өвөг дээдэс тариачин болж хувирсан байхгүй. Анчин байж байгаа тариачин болж хувирсан. Монголчуудын хувьд бол анчин байж байгаад малчин болж хувирсан. Тэгээд малыг гаршуулаад тэр 5-30 малаа гаршуулад малын гаралтай хүнснэрээ одоо хүнс болон хувцас хунар ахуйгаа 100% хангадаг болсон. Энэ нь болохоор яг тэр анчин өвөг дээдсийн зүй ясны үргэлжлэл ахгүй юу? Идж байгаа хүнс нь өөрчлөгдөөгүй харин малыг гаршуулад ингээ олноор нь үржүүлж эхэлснээр ан хийх шаардлагагүй ингээ бэлэн малтай болсон. Тэгээд монголчуудын хоол бол өөрчлөгдөөгүй 13 дугаар зуун хүртэл өөрчлөгдөөгүй явсан. Тэгээд 13 дугаар зуунаас хойш их Монгол улс байгуулагдаад ингээд нөгөө нэг торгоны зам энэ төр байгуулагдаад тэгээд орон орны хүнстэй үр тариа энэ төр ургамлын хүнс идэж эхэлсэн байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд л энэ харьцангуй ховор сүүлийн бараг 800 орчим жилийн турш ингэж ургамлын хүнс идэж эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр бол бид нар бол буцаад яг энэ нөгөө махан идэж рүүгээ ороход маш хялбархан тийм онцлог юм байна. Монголчууд ч угаасаа л махсаг байдаг. Тийм махнаасаа идэж татгалцгүй хідээч тэгж өөхтөөс холестеринаас айдаг хүмүүс бол харцангуй ховрштой монголчуудын донд тий. Тэгэхээр сүүлийн жилүүдэд дэлхийн нийтэнд хүнс тэжээлийн дутагдал гэхээсээ илүү хүнс тэжээлийн илүүдэл гэдэг зүйл маш их анхаарал татах болсон. Тэгэхээр энэ нь одоо яг нэг талаасаа нөгөө нэг одоо үйлдвэрчсэн одоо нийгэмлүү шилжснээс хойш тэр нэг бизнес оттой холбоотой ах шиг байгаа тийм нэг цаана нэг юм систем ажиллаад бидний тэрхийг одоо жишээлбэл өглөөний цай заавал уух ёстой гэдэг нэрээр сэр өглөөний цайнууд гарч ирсэн гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ нэг юм хүнс тэжээлийн илүүдэл яг цаана ямар шалтгаантай холбоотой байгаа та яг нэг сүүлийн жилүүдэд судалж байгаа үед яг юу шалбарлах вэ? Хитрхи хүнсний хэрэглээ. Тийм. Бидний одоо хүнсний хэрэглээ маш их өөрчлөгдсөн байна тий. Одоо ингээл хүнсний дэлгүүрээр орохлоор ингээл ирэн ууттай, савлгаатай тий, тавиур дээр төсвөртэй ингээл хүнснүүд ингээл огтч штэ тий. Хүнсний дэлгүүрийн бараг 90% нь ийм үйлдвэрийн хүнснүүдэн тий. Тэгээд сүүлийн хэдэн зууны турш тэр тусмаа бүр сүүлийн 50 жилийн дотор бидний хүнс асар их өөрчлөгдсөн. Ерөөсөө ихэнх нь одоо хүмүүсийн 60% нь хүмүүсийн одоо хүнсний хэрэглээний 60% нь үйлдвэрийн хүнс байгаа байхгүй юу? Ямар нэгэн аргаар үйлдвэрийн аргаар боловсруулсан тий нэмэлт хийсэн ийм үйлдвэрээс гарч ирсэн хүнсийг 60% нь иддэг. Гэтэл эн чинь болохоор яг хүний хизээч одоо байгаль дээр хизээч ийм хүнсний дэлгүүрээс ороод авчаар ийм хүнсийг хизээч хүн байгаль дээр идэх боломжгүй шүү дээ тий. Тэгээд хизээч тийм хүнсний найрлагуудтай ингэж ямар нэгэн байдлаар тийм учрах тийм боломж бол бидний өвөг дээдэд бол байхгүй байсан. Тэгээ сүүлийн үед одоо ингээл хэдэн 10,000 төрлийн хүнсний бүтээгдэхүүн тэгээд янз бүрийн ингээд найрлага нэмэлтүүд асар их орж ирж байна тий. Хүнсний үйлдвэрлэлүүдийн зорилго нь юу вэ гэхээр тэд нэр мөнгө л олох зорилготой. Хүнсээ борлуулна тий. Тэгээд мэдээч хэрэг хүнсний хадгалах хугацаа нь амархан дуусчаад байвал хэцүү. Тийм учраас хадгалалт удаан даадаг тий тавиур дээр төсвөртэй ийм хүнсийг хийх хэрэгтэй. Гэхдээ тэр нь мэдээч хэрэг хүн аваад итгэхэд тэг гоё амттай тий дахин авч идэх тийм дуршил төрүүлмээр ийм байлгаж иж тэр хүнс чинь зарагдана тий. Тийм учраас одоо ерөөсөө хүнсний үйлдвэрлэгчдийн зорилго нь тэр шүү дээ. Тэгээд мэдээч хэрэг хямд орцоор тавиур дээр төсвөртэй тэгээд донтуулагч чанартай юм хүнснүүдийг асар их үйлдвэрлэдэг болсон. Тэгээд энэ хүнсний үйлдвэрлэгчд чинь
тэнцээ ийм ч ажиллахгүй шүү дээ. Хизээч хүний эрүүл мэндийг бодохгүй байхгүй юу? Тийм. За ийм найрлага хийчих юм бол энэ гоё амттай болох юм байна. Энэ найрлага хийчих юм бол энэ илүү хүнсний юун дээр төсвөртэй болох юм байна. Энэ найрлагаасаа энэ найрлага нарийн хямдах юм байна. Тэгэхээр энийг аваа хэрэгжилчихэд тийм л юм бодно. Гэхээс хизээч хүний эрүүл мэндийг бодохгүй. Хүний одоо энэ хүнс хүний эрүүл мэндэд удаан хугацаанд хэрэглэхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр хизээч ямар ч тийм судалгаа байхгүй. Шууд ингээд юу яадаг. Одоо энэ дээр ямар нэгэн тийм зохицуулга бол байдаггүй юм байлээ. Хүнсний найрлаганд та тий ямар бодис хийж болох вэ, ямар бодис хийж болохгүй вэ? Энийг ихлээр туршилтаар тий судлах ёстой юу үгүй юу гэдэг талаар ер нь бол одоо хүнсний үйлдвэрлэгчид өөрсдөө л тэрийг мэднэ гэхээс ямар нэгэн зохицуулга бол бараг байхгүй. Одоо тодорхой хэмжээний одоо ямар нэгэн нөөцлөгч бодисын тий эсвэл одоо ямар нэгэн өнгө оруулагч, амт оруулагч эдгээр бодисыг амтны судалгаан дээр туршдаг. Тэгээд амтан дээр ямар тунгаар хортой нөлөө үзүүлж чинь тэгээд мэдээж хэрэг тэрийг хүн дээр асар бага тунгаар хэрэглэнэ. Гэхдээ тэр хүнсийг үйлдвэрийн хүнсийг идээд газар дээр нас бараагүй тий олон хүмүүс тэр хүнсэнд хордоогүй бол энэ бол асуудал биш. Асуудал биш. Хүн дээр ямар нэгэн байдлаар туршаагүй шууд ингээд зүгээр лабораторийн амтан дээр туршилт хийсэн ийм хүнсний найрлагуудаа шууд хүнсэнд нэмээд шууд ингээд худалдаанд гаргадаг. Тэгээд одоо тэр хүнсийг ингээд тавир дээрс нь аваад идчихэж байгаа хүмүүс хамгийн анхны туршилтын тулаа болгоно штэ. Өөрөөсөө сайн дураараа тийм туршилтын тулаа болж байгаа байхгүй юу? За тэгээ нэг удаа идэхэд зүгээр, хоёр удаа идэхэд зүгээр ингээд нэг сар идэхэд зүгээр байлаа тий. Тэгээд ингээ хүмүүс ингээд идээд тэрийг ингээд тасчдаг. Гэтэл 1 жил, 5 жил, 10 жил хэрэглэхэд тэр хүнсийг хэрэглэхэд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдгийг хизээч судлагдаагүй байдаг. Энэ хүнсний архаг хордлого гэдэг чинь одоо бол маш тийм нийтлэг асуудал. Бид нар бүгдээрээ хүнсэнд архагаар хорцсон байгаа байхгүй. Энэ үйлдвэрийн хүнсэнд бид нар бүгд хорцсон. Тэгээд өөртөө тэрийг мэдхгүй. За тэгээд энэ яг хордлогын энэ туршилтын үр дүн нь юу вэ гэхээр бидний өсөн нэмэгдэж байгаа өвчлөл. Одоо жишээлбэл хоёлаа нэг аль өдрийн хоолн дээр жишээ аваад яриагээд ярьдсан шүү дээ. Одоо жишээлбэл за ялангуяа зөв дундаж Монгол айлын өглөөний цайг заавал бид нэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед бол тийм өглөөний цайг бити алгасаараа гэдэг нэг тийм юу гарсан шүү дээ. Одоо хулгайч юм уу тийм учраас заавал идэх ёстой гэдэг утгаараа бид нэр идэж байна. За гэртээ амжаад идэхгүй бол гадуур нэг конвенс дэлгүүрүүд агиох гарсан дээ. CUG-с 25 гэдэг ч юм уу бэлэн бүтээгдэхүүнээ зардаг. Тэндээс ямар ч байсан л нөө хоосон ходоотой гарч болохгүй гэдэг нэг тийм юм суудсан болохоор заавал нэг юм идэх ёстой гэдэг. Тэгээ тэр нь боловсруулсан бүтээгдэхүүн байна уу? Ямар бүтээгдэхүүн хамаагүй авч иддэг байсан те. Тэгээд ингээ өдрийн хоол за гадуур бол ингээ хоолж जैन. Гэртээ бол тэгээд нэг хоол юм. Тэгээ тэр хоол хооронд чинь нэг юм снекүүд идэж байгаа. Тэгээ оройн хоол бүгд ингээд хийж идээд тэгээ өдөржингөө төгсрүүлж явж байгаад оройн нэг юм арай гэж нэг цуглараад бүүнээр нэг 7-8 үед хоол идээд унтдаг гэдэг ч юм уу. Гэтэл яг энэ одоо амьдралын хэв маяг маань 20-30 жил өргөжлөл биднийг ямар эрсдэлтэйг оруулж байгаа вэ? Таны одоо жишээгээр хэлэх юм бол ямар өвчлөлтүүдийн суурь нь яг энэ бидний өдөр тутмын амьдралын хэв маяг нөлөөлж байгаа вэ? Бид нар тэгэхээр маш их нүүрс ус иддэг тий. Нүүрс ус бидний хоногийн илчлэгийн 60% эзэлж байна. Тэгээд өөх тосноос бол одоо сүүлийн үед хүмүүс айдаг болсон. Ягаад гэвэл энэ нөгөө нэг олон нийтийн сүлжээгээр дандаа өөх тосоо хас тий. Холестерин муу гэсэн мэдээллүүд яваад байгаа учраас хүн ингээд цаана бодоогүй ч гэсэн зарим нь зүгээр ингээд даалт ухамсараараа өөх тосоо хасдаг. Тэгээд өөх тосноос айдаг юм болсон байдаг. Тэгээд хүмүүс хоногийн илчлэгийн 20% өөх тосноос авдаг, 20% уургаас авдаг. Тэгээд 60% нүүрс ус. Гэтэл энэ хэмжээтэй нүүрс ус чинь одоо яг хүний ингээ бие физиолог тэрийг дааж төвсрлэх тийм боломжгүй байхгүй юу? Бидний өг эцэг одоо бидний тэр нөгөө нэг бүр үйлдвэрлэл хөгжихөөс өмнөх тэр нөгөө анчин өг эцэг яадаг вэ гэхээр дандаа мах уураг өөх тос иддэг. Тэгээд нүүрс усыг болохоор маш бага хэмжээтэй магадгүй зарим улирлын чанартай жимс ч юм уу тиймэрхүү байдлаар иддэг байсныг бол үүсэхгүй. Тэгээд
ийм маш бага хэмжээтэй нүүрс ус 5% нүүрс ус иддэг байснаа одоо 60% нүүрс ус иддэг болчингууд энэ бол хүний бид маш их өндөр ачаал нүүрс усны өндөр ачаал болчихж байгаа. Тэгэл нөгөө нэг байскал хоол идэнэ одоо бараг 2 цагийн зайтай хоол чинь тий. Тэнгүүт чинь нөгөө л дахиад нүүрс усаа идэл инсулинийг өдөөгөл дахиад нүүрс усаа идэл инсулинийг өдөөгөл ингээд энэ нүүрс усны өндөр хэрэглээ чи яадаг вэ гэхээр хүний бид тодорхой хэмжээтэй глюкоз болоод эрчим хүч болоод зарцуулагдана. Гэхдээ үлдсэн хэсэг нь илүүдл нь шууд хүний бид өөх болоод хадгалагддаг. Өөх нүүрс усны илүүдл нь шууд өөх болоод хадгалагддаг байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлийн үед одоо тархалт маш ихсэн байна. Монголчуудын 50 гаруй хувь нь тархалттай байна. Дэлхийд даяар сүүлийн 40 жилийн дотор тархалт 3 дахин өссөн байгаа байхгүй юу? Тэгээд тэр тархалтын зэрэг нь нэмэгдэж байна те. Одоо тархалтын өмнө нь нийлжэнтэй өмнө нь илүүдэл жинтэй хүн их байсан бол одоо тархалтын 1 2 3 дугаар зэрэгтэй хүмүүс ойширсан. За тэгээд тархалт нэгдүгürt нэмэгдэж байна. За энтэйгээ зэрэгцээд чихрийн шижин нэмэгдэж байна. Чихрийн шижин бас сүүлийн үед одоо 2 3 дахин нэмэгдсэн. Бас залуучж байна. Одоо бүр хүүхд хүртэл 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин тусдаг болсон. Маш илүүдэл жинтэй хүүхдүүд байна. Тэгээд юуны одоо энэ инсулины дүржрэлт маш ихсэн. Инсулины дүржрэлттэй холбоотой өвчнүүд болох цусны даралт ихсдэг, зүрх судасны өвчлөл, тархины цус харуулт, тэгээд одоо сүүлийн үеийн сэтгцийн эмгэгүүд, сэтгэл зүйн эмгэгүүдийг хүртэл юуны одоо тэр энэ нүүрс усны өндөр хэрэглээтэй холбож тайлбарлаж болсон байгаа. Гэсэн үг ч тийм ээ. Тийм. Таахан ил болон далд хэлбэрийг хэтэрхий хэрэглээд Тийм. Аха. Тэгээд тийм ерөөсө бидний одоо нөгөө нэг гэр зөвлөмж гэж байдсан шүү дээ. Үр тайван суурилсан хоолны тэглэм. Тэгээд энэ удирдамж гараад хүмүүс ингэ нүүрс усаар хоорлоод өөх тосоо хасаж эхэлснээс хойш ингэж энэ өвчлүүд бол ингээд ерөөсөө эрс нэмэгдсэн. Тэгээд тархалт шижин маш хөгжлөмтгий болж байна. Таны тэр нөгөө гэр хоолтын систем гэдэг дээр үр тарианы хэрэглээний одоо хоёлаа яриа л да. Тэгээд яг нэг хэсэг ингээ хүмүүс за цагаан гурвал бол хортой юм байна те цагаан юм ерөөсөө дэмий юм байна гэд тэгэнгүүт бүгдээрээ нөгөө нэг бор гурвалыг бор будаа яд гэдэг ч юм уу ингээд нэг үр тарианыхаа өнгийг нь өөрчлөөд хэрэглээд байгаа те тэрийг эрүүл юм шиг ойлгоод байгаа. Энэ талаар та яг юу гэж тайлбарлах вэ? Ямар ч ялгаагүй адилхан л цусны сахарыг хэсэгдэг. Одоо хүмүүс бор гурлын талхыг идэхээр цусны сахар хэсэг нь гайгүй байдаг гэж боддог боловч үгүй ялгаагүй л хүний бие тэр цардуулна задраад глюкоз болоод цусны сахарыг ялгаагүй хэсэгдэг ийм хүнснүүд. Тэгээд яг юуныхан найрлагыг нь авч үзэх юм бол одоо сүүлийн нэг юуны Брюс Эмс гэж эмчийн одоо биологчийн судалгаа байдаг байхгүй юу? Яадаг вэ гэхээр ургамлын хүнсэнд агуулгадж байгаа пестицидийн 99.9% нь байгалийн гавьтай. Ургамалд өөрөөсөө хадгалагдсан ийм пестицид хүн одоо нэмсэн тэ пестицидээр борцсон гэдгээс л айгаад идэг. Тэр нь дөнгөж 0.1% байдаг байхгүй юу? Байгаль тий ургамал гэдэг чинь өөрөө ургахын тулд байглаасаа пестицидыг агуулж идэг. Тэр шавж, хортон шавж тэ мэрэгч эдгээр амьтдад идүүлэхгүй тулд байгалийн юм хамгаалах механизм байдаг байхгүй юу? Тэр нь хими хамгаалах механизм. Тэгээд энэ бор гурил, бор будаантчин тэр химийн пестицид нь бүр илүү их хэмжээтэй байдаг. Цагаан гурил, цагаан будаанасаа илүү их хэмжээтэй агуулгадчихдаг байхгүй юу? Тэр эдгээр бол яг бүгд эрүүл гэсэн үгэл бас баталгаатай биш. Биш. Ялгаагүй хүн тийм. Ялгаагүй. Тэгэхээр бас дээрэс нь одоо энэ карнивор хооллолтын юм одоо нэг кето хоол гэдэг түрүүн хоёлын нэг хальт ярьжсэн шүү дээ. Тэнд ингээд би ч гэсэн өөрөө яг барьж үзчихсэн кето дэглэмийг тэгэнгүүт яг эхлээд бол ингээд нөгөө нэг хүнсний ногоог хэрэглэх төлхөө хэрэглэх гэж зөвлөдөг шүү дээ. Тэгээ ингээд кето дэглэм маань ингээд сүүл рүү яваад ялангуяа сүүлийн жилүүдэд илүү бизнес тал руугаа болоод бүр кето жигнэ, кето кек гэдэг ч юм уу, кето сахар гэдэг
ороод ирэнгүүт нөгөө энгийн дэглэмээс огт ялгаагүй болчих жоох энгийн амьдралын маягаасаа тэгээд ингээд за дэглэмээ бариха бий болцсон. Тэгэхээр энэ яг энэ keto diet-ийн тухай та яг юу тайлбарлах вэ? Яг энэ нь бол яг ингээд нөгөө нэг тэгж амар хүн барих хэвээр зөв дэглэм нь яг мөн хүний биед яг хэр байх вэ? Кето бол харьцангуй хамаагүй дээр дэглэм, бусад дэглэмүүдээс хамаагүй дээр. Яагаад гэвэл кето дэглэм тэр үр тариаг хасж гин, ургамлын тосыг хасж гин, сахарыг хасж гин. Тийм учраас энэ хамгийн хортой хүнсний 3 бүлгийг хасчихж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ кето хамаагүй дээр хоолны дэглэм ногоо жимсийг зөвшөөрдөг. Энэ ногоо жимс чинь нөгөө нэг тэр дэлгүүрийн үйлдвэрийн хүнснүүдээс хамаагүй дээрх хүнснүүд ахгүй юу? Ногоо жимс чинь зүгээр газарт ургаад тэгээд бид нар тэрийг юу яагаад тэг түүж аваад идчихэж байгаа. Болохоор ямар нэгэн химийн боловсруулалтанд оруулаагүй, нэмэлтүүд гарцсангуу гайгүй. Гэтэл ногоо жимс бол ногоо жимс. Кето хоолны дэглэмийг болохоор би эхлэх аюу гоё цэг гэж үздэг. Хүмүүс одоо карнивор руу орно гэхээр зарим хүмүүс аюу тийм жоохон тийм сэтгэл зүйн хувьд жоохон дутагддаг. Тэр хүмүүс ингээд карнивор дэглэмээр үгүй кето дэглэмээр тасгаж агаад карнивор руу орох юм бол ингээд эхлээд ингээд сахараа хасаад нүрсээ үр тариагаа хасаад сурцсан хүмүүс чинь карнивор руу ороход илүү амархан байдаг. Кето дэглэм гэхдээ хизээч карнивор дэглэмээс илүү үр дүнтэй бол биш. Санда тийм ээ. Тийм. Одоо тэгээд хоёлаг яг карнивор дэглэмийнхаа үеийн хооллолт яг ямар хөө байх ёстой гэдэг мэдээлэл ойлоо гэв. Тэрнээс өмнө хүмүүсийн хамгийн хэрэгэлзэж одоо асуудаг таны захин хуудасаар ч гэсэн маш их хүмүүс асуусан харагдаж байдаг. Эслэгээ тэгээ яах юм те. За шимт хижээл нөө ашигтай бактери энэ чинь юу болох юм гээд маш их асуултууд байсан. Тэр тал дээр яг карнивор яг яаж шийддэг вэ? Эслэг гэхээр одоо яг эслэг гэж юу вэ гэдгийг авч үзье л да. Эслэг гэдэг чинь ургамлын эслэг тэр чинь хүний бие шингэдэггүй зүйл. Хүний биед ямар нэгэн шимт хижээлийн үүрэг гүйцэтгэдэггүй. Хүний биед ямар ч одоо тийм үүрэг гүйцэтгэдэггүй хэрэгцээтэй зүйл бол биш байхгүй юу? Яадаг вэ гэхээр эслэгийг хүн амаараа оруулаа өтгөнөөрөө гаргадаг. Хүний биед шингээд шимэгдээд шимт хижээл болчдөг хүнс бол биш байхгүй юу? Тэгээд энэ эслэг бол нэгдүгээрт тийм байна. Шаардлагатай зүйл бол биш. Хоёрдугаарт харин бүр эсэргээрээ шимт хижээлийн шимэгдэлтийг бууруулдаг. Тэр төмрийн тэр бичил элемент тэр витамины шимэгдэлтийг бууруулдаг байхгүй юу? Яагаад гэвэл эн чинь ингээд тэр хоол боловсруулах ферментүүдээс ингээд шимт хижээлийг блоклчдаг. Тэгээд тэр юу буурдаг. Тэгээд 3 дугаарт энэ эслэг гэдэг зүйл чинь хүний биед маш их тийм гаш нөлөө үзүүлдэг. Гидс дүүргдэг, гидс маш хийтүүлдэг. Тэгээд янз бүрийн гидсний завиуруудыг хэсэгдэг. Зарим хүмүүс бүр одоо өдөрт маш олон удаа 2-3 удаа хүндэрдэг хүмүүс хүртэл байна штэ. Хүний бие одоо ингээд эслэгээ аваа хийчих юм бол харин тэр ходоод гидсний завиурууд нь бүр багасчдаг. Бүр одоо арилцдаг байхгүй юу? Эслэгээ аваад хайчихлаар хүний шимт хижээлийн тэр хангамж сайжран, шимэгдэл сайжран, гидсний дүүрэн хийтэлт нь арилцдаг. Тэгээд тэр юу тийм завиурууд тэг өтгөн хаталт арилцдаг. Хүмүүс ингээд эслэгийг өтгөн хаталтанд сайн гэж ойлгоод идэг. Яг эслэгчин болохоро хүний бие шингэхгүй болохоор зүгээр усыг шингээгээд ингээ хөөж томорсон байдлаар өтгөнөөр гадагшилдаг. Гэхдээ яг өтгөний тэр завиурыг арилгадаг зүйл бол биш байхгүй юу? Харин ч бүр эсэргээрээ эслэгээ хасчингууд өтгөн хаталтай арилдаг. Тэр гидсний дүүрэн завиурууд арилцдаг. Тэгээд өтгөний гарцанд хэвэн болчдөг. Зарим хүмүүс өдөрт 2-3 удаа хүндэрдэг гэсэн бол өдөрт 1 удаа хүндэрдэг болдог. Тийм учраас одоо тэр эслэг гэдэг зүйл чинь одоо сүүлийн үед л хүмүүс ингэж эслэгний тухай яриад байгаа болохоос биш бидний өвөг дээдэстэй бидний өвөг эцэг хизээш тийм эслэгээ
те хэрэглээ, эслэгнийхаа хэмжээг авъя, тэг эзний бактери тэжээ гэсэн хизээш тийм сэтгэлгээ байдаггүйсэн шүү дээ. Сүүлийн үед л ийм тарих угаалтууд явагдаад байгаа. За эслэгийг болохоор яг зэрлэг байгаль дээр эслэг иддэг амьтад яадаг вэ гэхээр эслэгийг шингээж чаддаг амьтад эслэг иддэг байхгүй юу? Эслэгээс одоо жишээ нь үхэр байна те үхэр эслэгнээс өөх тосыг боловсруулдаг. Өөх тосыг үйлдвэрлээд тэрийгэ шимэгдүүлээд тэрийнээс шим тэжээлийг авч чаддаг. Хэрвээ эслэгийг боловсруулах чадваргүй амьтад юусэн эслэгийг иддэггүй. Жишээ нь махчин амьтад бол хизээч эслэг иддэггүй зэрлэг байгаль дээр тийм байдаг. Тэгтэл энийг одоо ингээ сүүлийн үед те ингэж эслэг гэдэг тарих угаал явуулаад байгаа нь одоо нөгөө боловсруулсан хүнсний үйлдвэрлэлүүд чинь жоохон хүнсэндээ эслэг мэслэг нэмчингүү те тэрийг эрүүл гэж зарах тийм боломжтой болчихж байгаа. Хүнс гэдэг нэртэйгээр ялангуяа монголчуудад айгүйх танилцсан. Тэгээ дээрээс нь эслэгийг одоо ууж ийн, эслэгийн найруулад уудаг шейк шиг те ууж ийн. За тэгээ хоолнд бүр ингээ пропорционал одоо пропорцоор гаргаад тэдэн хувийн эслэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм зөвлөмжүүд явж ийн. Дээрээс нь одоо яг нэг зохицуулах хүнсний үйлчилгээтэйгээ бичэн гурван бүтээгдэхүүнүүдээ. Тэгэхээр энэ бол яг ялчгүй зүгээр л нэг борлуулалтын нэг хэрэгсэл юм тийм ээ. Тарих угаалт. Тэгэхээр миний хувьд яг ингээ карнивалыг яг туршиж үзсэн хамгийн том сэтгэл яг энэ нөгөө нэг юм цэвэр яг нөгөө төгс минималист хооллолт юм байна да гэж би бодсон байхгүй яа. Тэгэхээр ингээд дэлгүүр дарангууд маш олон лангууг би алгасж байгаа. Зөвхөн махны хэсгээр л очино. Тэгээ тэндээс махан аавна. За тэгээд нөгөө нэг юу сайн чанарын нөгөө тосоо аавна тий. Цэцгийн тос тий би Монгол юм гой цэцгийн тос олж авсан. Тэгээд тэрийг аавна. Тэгээд өндгөө аавна ер нь бол ингэ болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт өмнө би ямар их мөнгө ингээ ямар олон хэрэггүй юм зардаг байсан бэ гэдэг. Тэгээ орой болохоор чи нөгөө нэг эмэгтэйчүүдийн толгойн нэг өрчин орой ямар хоол их вэ гэж бүр ингээл бодоол. Тэгээ тэрэндээ бүр ингээл стресстэй байсан. Тэр ингээ байх болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэгдүгээр бол карнивор миний хувьд бол маш минимал аюу гой хоол дэглэм юм байна гэж би бодсон. Тэгэнгүүт хоёрдугаар гэх юм бол нөгөө нэг санхүүгийн бидний ингээ нөгөө нэг мөнгийг маш сайн хэмнэдэг. Тэгээд гуравт нь болохоор яг миний хувьд нөгөө та хэлсэж монголчууд маш азтай гэдэг. Яалчгүй азтай. Үнэхээр мах олдохгүй бол нөгөө нэг юм дотор мах эсвэл нөгөө толгой чанж идэд ч хамаагүй болгочихж байгаа байхгүй тий. Тэр нь маш гоё санагцсан. Тэгэхээр одоо ингээд хоёлаа хүмүүс ингээд анхан шатныхаа мэдлийг ингээд өөрчлөж бодоход тэгвэл яг карнивор дэглэмийг хэрхэн яг эхлүүлж одоо яг барих вэ? Яг хооллолтын тавг нь одоо жишээлбэл юу байх хэвээр вэ? За карнивор хоолны дэглэм гэдэг нь ерөөсөө 100% амьтны гаралтай хүнс идэнэ. Нэгдүгürt махнаас бүх төрлийн мах болно. Гэхдээ 5 хошуу малын мах тэр дундаа өхөр хоньны мах илүү цохимжтой байдаг. Гэхдээ алийг ч идсэн болно. Тэгээд зарим одоо гадаадд байдаг те хүмүүс чинь өхөр хонь олдохгүй тохиолдолд загас идэж болно, гахаа идэж болно, дахиа идэж болно. Тэгээд далайн хүнс идэж болно. За тийм байна. Нэгдүгürt амьтны гаралтай мах бүх төрлийн мах болно. Гэхдээ өхөр хонь илүү цохимжтой байдаг. Ягаад гэвэл эдгээр чинь нөгөө хийвэгч амьтад гэдэг чинь одоо 2 хотоодтай. Гидсэнд нь тэг бүдүүн гидсэн маш урттай. Гидсэнд нь хідэн тэрбум бактери тэр хоол боловсруулах үйл ажиллагаанд нь тусалдаг. Тэр ургамлын эслэхээс тэг ургамлаас шим тэжээлийг нь шингээж авах тийм үйл явцыг маш тийм юутай үр ашигтай хийж чаддаг. Тийм учраас мах нь маш тийм шим тэжээлтэй байдаг. Хийвэгч амьтын мах. За нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар өндөг идэж болно. Тэгээд гуравдугаар цагаан идэ. Цагаан идэний хувьд болохоор яг аль цагаан идэг жоохон хүмүүс хэтрүүлж идэх гэдэг карнивор дэглэмдэр цагаан идэ зөвшөөрөгдөн гингүүд хүмүүс хэтрүүлж идэх хандлагатай байдаг. Цагаан эдийн хэрэглээг айлхаар ихэндээ айлхаар бага байлгал зүгээр. Яагаад гэвэл одоо бид нар яг нөгөө нэг ан хийж амьдардаг байсан тэр өвөг дээдсийгээ дахан дуурайж идэх гэсэн үг байхгүй карнивор гэдэг чинь мэдээч хэрэг тэднэртэй адилхан ан хийгээд ингээ явахгүй л дээ. Гэхдээ яг идж байгаа хүнсээрээ даган дуурайна. Яагаад гэвэл эн чинь хүний бие физиологт маш сайн зөгцсөн байдаг. Тэгжиж
бид нэр тэр өвөг дээдстэй байсан тэр их марч ихтэй оюуны болон биеийн хүч чадал хүн гэдэг амьтан чинь уг нь бол айгүй тийм потенциал өндөртэй амьтан байхгүй юу? Хүн гэдэг амьтан чинь ерөөсөө ингээл дөрвөн хааны дунд те яаж турах уу, те яаж энэ өвчнөөсөө салах уу гэж ингэж бодож шаналж суух амьтан уг нь бол биш байхгүй юу? Хүн гэдэг амьтан чинь хувьслын оргил бүтээгдэхүүн одоогийн байгаагаасаа маш их өндөр потенциалтай амьтан жам ясныхаа хоолны дэглэмтэйгээ байвал гэж хэлнэ. Тэгээд тэрийг өвөг дээдсээ даган дуурайж идэх гэсэн үг. Тийм учраас одоо нөгөө нэг цагаан эдийн хэрэглээч одоо сүүлийн үед 10,000 жилийн өмнөөс малыг гаршуулж эхэлснээс хойш бид нэр цагаан эдээ иддэг байсан. Тэгээд цагаан эдийн яг зориулалт нь юу вэ гэхээр энэ чинь малын төлд зориулагдсан хүнс малын төлийг тэгээд тарга твэрэг авах тэр малын төлийн шимт хичээлийн хэрэгцээг бүрэн хангаж чадах болохоос биш яг насанд хүрсэн хүний тэр шимт хичээлийн хэрэгцээг хангах боломжгүй. Тэгээд цагаан эдээ хэтрүүлээд ахаар бас тэр жин хас үйл явц удаашрдаг. Бүр зарим хүчин нэмээд идэг юм тал байдаг. Тийм учраас цагаан эдийн хэрэглээнд хянамга хандах хэрэгтэй. За тэгээд ингээд ерөөсөө 100% малын гаралтай хүмүүс. За тэгээд хүмүүс ингээд хэлчихэнгүүт за тийм юм мэдээж болох уу, ийм юм мэдээж болох уу гээл асуултууд нь эхэлдэг байхгүй. Сүйтэй за жимс идэж болох уу, амтлагч хэрэглэж болох уу гээл асууж эхэлнэ. Тэгэхээр 10,000 жилийн өмнө байхгүй байсан тэр хүмүүсийг идэхгүй гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Маш товчоор ойлгох юм бол тийм. Карнивор хоолны дэглэм дээр юу идэх нь чухал ахгүй юу? Гэхдээ юу идэхгүй байх вэ гэдэг нь тэрнээсээ илүү чухал. Юу идэхгүй байх вэ гэдгээ маш сайн ижиж хоолны дэглэм чи илүү сайн үр дүнтэй байна. Хоногт одоо хэдэн удаа идэх вэ гэлцээд шүү дээ. Бид нар бол одоо 3 хооллоос сурсан хүмүүс одоо нүүрс усаа. Тэгэнгүүт яг карниворын үед бид нар хэд хооллох хэрэгтэй вэ? За бас л яг л нөгөө нэг юуныхаа тэр анчин өвөг дээцээ даган дуурайж идэх гэсэн үг. Бид нар одоо яах вэ те өдөрт хэдэн удаа идэх үү? Би хоногтоо одоо тэрдэн килокалори илчлэг идэнэ. Хоногт одоо тэдэн грамм мах идэнэ. Хэрэг илүү идчих юм бол энэ миний илчлэг хэтэрчих гээд байна гэсэн хизэж тийм бодохгүй шүү дээ те. Тэд нар бол яах вэ гэхээр мах олдвол идэнэ. Олдвол цадтлаа иддэг те. Тэгээд дахиад өсгөрөө дахиад хааж эхлэв шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан хүн одоо карнивор дэглэмдэр нэг дор цадтлаа идэнэ. Тэгээд дахиад өсгөрөө дахиад идэнэ гэдэг юм тийм ээ тий. калори тооцохгүй, хэмжээ тооцохгүй, хүн болгонд энэ нь өөр юу ч таныг зохицуулж өгөх вэ гэхээр таны байгалийн тэр өсөх мэдэх, өсөх цадах тэр мэдрэмж чинь хэрэг идэх вэ, хэрэг хэмжээтэй илчлэг идэх вэ гэдгийг хэдэн удаа идэх вэ гэдгийг чи зохицуулж өгөх байхгүй юу? Би энэ дээр бас нэг зүйлийг яг өөрийнхөө туршлагаас яг өөр бид нар анзаарсан нэг юм хэлэхэд би өмнө хоол хооронд ингээд өсгөөрөө чичирдэг байсан байхгүй бүр ингээд сагалдаад тэгээд кальциум идэхгүй болохгүй гэж амар тэгдэг өсөж чаддгүй хүн гэж ярьдаг ч манайханд ингээд өсгөөрөө ууртаа болдог гэдэг ч юм уу тийм хүмүүс. Би яг тийм байсан. Тэгээд карнивор руу ороод эхэлсэн чинь надад одоо мэдрэгдсэн хамгийн таатай үр дүн бол яг энэ хоол хоорондын зайны өсөх мэдрэмж байсан. Маш таатай ингээд алгуурхнаар өсөж байгаагаа мэдэрдэг. Гэтэ өмнөшгөө би чичрэхгүй тэгэж амар уур хүрхгүй өсөж байгаа юм байна да. За ер нь хоолны цаг болж ийн гэдгийг өөрөө миний би надад хэлбэгээр би бүр мэдэрдэг. Басан байхгүй. Тэрэндээ бүр маш их баярлсан. Тэгээд одоо зарим тохиолдолд тэгээд харангуй заримдаа одоо нэг 3 өдрийн 15 цагийн үед хоол идсэн байлгүй нэмэгдэд маргааш өглөө юм идээгүй явцсан байдаг ч юм уу тий. Тэгэнгүүт би чи нөгөө нэг яг сая таны хэлснээр яг нэг өөрийнхөө яг нэг тэр өсөж байгаа мэдрэмжээ сонсоод эхлэхээр яг тэгж юм хоолны цаганд баригдах болчтой нэлээ. Одоо хүний биеийн тэр зохицуулга бүгдээр ингээд хэвийн болчдөг байхгүй юу? Одоо энэ нүүрс усаар хоололдог хоолны дэглэмдэр ч хүмүүс маш их үлсдэг те. Тэгээд бараг 2 цаг тутамд л иддэг. Тэгээд их идэх тусам өлсөөлөдөг. Тэр нөгөө чихэр нүүрсөөс талах борц гэдрий чи идэх тусам улам их өлсөөд идэг. Тэгээд тэрийг нь одоо нөгөө цадах мэдрэмж нь хизээч нөгөө зогсохгүй, хилж өгч ихгүй. Одоо болог калорич хэтэрлээ гэж хизээч хилж өгөхгүй.
Гэтэл карнивор хоолны дэглэмдэр болохоор эн чинь өөрөө өөрийгөө зохицуулцдаг. Байгаль гэдэг чинь ер нь бол яг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Байгальд ямар ч нэг тийм тооцоолол тэг шинжлэх ухаан хэрэггүй цаанаасаа л ингээ бүх зүйл нь өөрөө өөрийгөө зохицуулцдаг. Таны байгалийн мэдрэмж чинь те таны тэр өсөх цаадах инстинкт чинь те бүх зүйл чинь ингээд цаанаасаа зөв зохицуулахад аяндаа ороод эхэлцдэг. Дээрэс нь яг юм карнивортой холбоотой юм хүмүүсийн айдаг юм одоо ихтгэл үнэмшлүүд маш их байдаг. Одоо жишээлбэл насан туршдаа хэрвээ би энэ зөвхөн бах хэдэн гэх юм бол нөө уургийн хордлогонд орох юм шүү гэдэг тийм үнцэг байдаг. Энэ тал дээр та яг уургийн хордлого гэдэг зүйл яг явагддгүй. Энэ талаар та тайлбарлавал. За карнивор хоолны дэглэмэнд болохоор яг хүмүүс цэвэр уургаар хоолно гэж ойлгоод байдаг. Тийм биш. Эн чин өөх тос өндөртэй хоолны дэглэм хоногийн илчлэгийнхаа 70-80% өөх тоснос авдаг. Дөнгөж 20-30% нь уургаас авах нь тий. Тэгээд уургийн хордлогонд бол хизээж орохгүй. Одоо би 7 жил барьж ин уургийн хордлогонд орсон тохиолдол байхгүй. Ямар тохиолдол гаш нөлөө үзүүлэх вэ гэхээр зарим хүмүүс хитрхийн нөгөө нэг өөх тос идэж чадахгүй хар мах тэгээ хар уураг өөх тосгүй дан уураг идээд ахаар энэ нь уургийн хордлогонд оруулах магадлалтай. Харин карнивор бол яг өөх тосоо хангалттай аваад ах юм бол энэ уургийн хордлогонд оруулдаггүй. Тэгээд хүмүүс одоо ингэж уургийн хордлогоноос маш их айдаг. Гэтэл хүмүүсийн хэрэгжилж байгаа уург нь ерөөсө хүний одоо биеийн физиологийн үйл ажиллагаа явуулахад ерөөсө хангалтгүй уурга хэрглэж идэг. Хүн өдөр болгон уурга алдчихдаг тий. Хүний биеийнтэй булчин хүний ясчин одоо уургаштай хүмүүс одоо ясаа бэхжүүлэхэд кальци л ууна гэж ойлгоод идэг. Биш уурга байхгүй юу? Уурга гэдэг зүйл чинь хүний ясны тэр бүтцийг барьж идэг. Тэгээд кальци нэмэлтээр тэгж эрдэсжүүлдэг болохоос биш. Тэгээд хүмүүс ингээд сүүлийн үед ясны сэргэжилт ихсээд байна гэж яриад байдаг. Тэгтэл тэр кальцийн дутагдал биш, энэний цаана уургийн дутагдал явагдчихэдэг. Уурга тэгээд тэр тархлааны үйл ажиллагаанд уурга хэрэгтэй. Тэрийн арьс уян хатан чанараа хадгалахад уурга хэрэгтэй. Тэгээд тэр одоо хүний биеийн шүүрлүүд чинь тэр чигээрээ уурга ялгаруулж идэг тий. Тэгээд тэр саалт шүүрлүүд чинь дандаа уургаас тогтдог байхгүй юу? Тэг хүмүүс дандаа уурга багтуулдаг. Тэгээд карнивор хоолны дэглэмдэр харин уурга хангалттай хэмжээгээр яг цогцсон хэмжээгээр авч чаддаг. Ингээд нэг Facebook дээр би яг таныг хамгийн анх басан таны сургалтад таныг олж авч танилцчихсан. Тэгээ таны сургалтанд сууж байсан шүү дээ. Тэгэнгүүт ингээд маш олон хүмүүс тань руу одоо үр дүнгээ явуулж исэн харагдсан. Тэгэхээр яг таны өөрийн туршлагаар яг энэ хугацаанд монголчуудын дунд яг ямар үр дүн нийтлэг үр дүн яг ямар үр дүн гарсан бэ? За би одоо 11 сараас хойш хүмүүс сургалт явуулж эхэлж байгаа. Тэрнээс өмнө хүмүүс айгүйх сургалт явуулаач гэсэн хүсэл маш их ирдэг байсан. Тэгээд 11 сараас жоохон тийм боломжтой болоод карнивор хоолны дэглэмийн сургалтыг явуулж эхэлсэн. За тэгээд хүмүүс тэрнээс өмнө болохоор би бүр 2 жилийн өмнө 2023 оноос пэйж хуудасаа нээгээд хүмүүст ингээ карнивор хоолны дэглэмийн талаар өөрийнхөө туршлагыг хуваалцаад тэгээд хүмүүсийн үр дүн юм байдаг. Тэгээд энэ хоолны дэглэмийг ингэж байрна гэд хүмүүст маш их мэдээлэл өгч эхэлсэн. Тэгээд яг пэйж хуудасаа нэгтээ зэрэгцээд карнивор хоолны дэглэмийг бариад эхэлсэн хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Одоо 2 жил барьж байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэгээд хүмүүс над руу маш үр дүнгээ явуулдаг. Тэгээд зарим нь ингээд миний ийм өвчий идэрсэн. Тэгээ миний амийг аварсанд баярлаа гэх мэтчлэн маш их тийм хүмүүс сэтгэлээ илэрхийлдэг, бичдэг. Тэгээд ер нь бол энэ карнивор хоолны дэглэмчин бүхий л харахаг өвчнүүдэд үр дүнтэй байдаг. Харахаг өвчнүүд гэхээр нөгөө л тархалтаас өсвөлээд тэгээ чихрийн шижин, зүрх судасны өвчин, тархины цус харуулта, сэтгэц мэдрэлийн эмгэгүүд даралт ихсдэг хүмүүс байдаг. Тэгээд автоиммуны өвчин гэхээр өөсөө тархлаат эмгэг хамгийн илбэг тохиолдол нь хэрх өвчин. Тэгээд целиакийн өвчин, хүнсний үйл цогцлууд тэгээд
бамбай эмгэгүүд, бамбайн дутагдал болон илүүдлийн харьж хоёулаа автоиммуны эмгэгүүд. Тэгээд харшлууд, арсны харшлууд, экзема, псориаз, чонон хүрээс гэх мэтчтэй арслын харшлаа. Тэгээд системийн өвчнүүд, системийн улаан чоны яар, шигрэний өвчин гэх мэт системийн өвчнүүдэд үр дүнтэй. Тэгээд юунууд сэтгцийн эмгэгүүдээс болохоор нөгөө сэтгэл готрол, солио өвчнөд хүртэл хоёр туйлт эмгэг гэх мэтчлэн сэтгэл түгшилт маш их байдаг те. Энэнд маш үр дүнтэй байдаг. Тэгээд юуны тулгуур хөдөлгөөний эргэтэн системийг маш сайн бэхжүүлдэг. Тэгээ яс булчин шүдийг маш сайн бэхжүүлдэг хоолны дэглэм. Тэгээд үе мөчний эмгэгүүд хүмүүс одоо сүүлийн үед маш их үе мөчөөр өвддөг те, үеэ солиулсан те. Тэгээд нөгөө нуруугаар нь өвддөг хүмүүс маш их болцсон сүүлийн үед. Энэ үе мөчний өвчнөө тэгээд тулаан өвчнөд бас сайн үр дүнтэй байдаг. Хүмүүс тулаан өвчин мах хориглоно гэж ярьдаг боловч энэ нь яг үндсэндээ тэр нөгөө үйлдвэрийн тэр чихэрлэг хүнснүүд, жимс, ундаа жуус тэр юунес тэг хоол амтлагчнууд гэх мэтчлээ эдгээрээс сэтрээд идэг. Эдгээр хүнсээ бүгдийг хасаад тэгээд зөвхөн улаан махаар хооллохоор тулаан өвчин чинь эдгэрдэг. Тэгээд хүмүүс над руу бичихтэй яадаг вэ гэхээр өвдөлтүүд нь тэг чихрийн шижнээ эдгэрсэн байдаг. Чихрийн шижнээс цусны сахар нь 20 хэд гараад буухгүй тэг аргаа барч исэн маш их тийм одоо өөрийгөө тэг одоо хөл рүү явж гин гэж бодож исэн хүмүүс карнивор дэглэм бариад цусны сахар нь хэвэн болчдөг. Тэгээд тэгээд сахарын эмээ хэрэглэгээ болцсон байдаг. Тэгээд бөөрийн дутагдал бас сүүлийн үед маш ихсэж байна тий. Бөөр яагаад ингэж дутагдалд ороод бөөр яагаад ингэж гэмтээд байна гэхээр хамгийн их гэмтээдэг хүнс нь сахар. Урангийн хүнснүүд бөөрийг маш их гэмтээдэг. Тэгээд энийг хасчихлаар бөөрийн дутагдлын бүр 4-5 дугаар шатанд орсон хүмүүс хүртэл бөөрийн дутагдлаасаа байнгын диализыг хамаарлаасаа гардаг. Тэгээд үе мөчн тэгээ өвдгөө болчлоо гэж хэлдэг. Цусны дагалт нь ихсгээ болчдөг. Дагалт ихсэл тэгээ байнгын дагалт бууруулах юм хэрэглэж явдаг хүмүүс дагалтны юм уухай болчдөг. Тэгээд өвдөл одоо хэдхэн хоногийн дотор намтцсан байдаг, толгойн өвдөлт нь намтцсан байдаг, унал таталттай хүмүүс карнивор дэглэмээр бас унал таталт нь намддаг байхгүй юу? Тэгэхээр энэ олон одоо эдгээр чинь ингээд эрхний тогтолцооны өвчнүүд, дархлааны системтэй холбоотой өвчнүүд, арьс арш гэх юм өөр одоо шалтгаантай тэр өвчлөлүүд зөвхөн яг энэ хоолоо өөрчилснөөр болж одоо идэж гинэ гэдэг нь карнивор өөрөө тухайн өвчлөлийн шалтгаан руу нь очиж яг хангаадаг гэсэн холбоотой байх тийм ээ. Та энэ дэр нэг юм шалтгаан руу нь очдог гэдэг нэг тайлбарлаж ирсэн чинь нэгээ та бас биднэрт дэлгэрэнгүй тайлбарлал яагаад юм өндөр үр дүн үзүүлээд байна вэ гэдгийг нь яг цаад утгах нь. Тийм. Одоо яг бид нар одоо яг өөртөө мэдхгүй идж байгаа хоол хүнснээсээ болоо өвчлөд байгаа байхгүй юу? Энэ архаг өвчлөлтэй энэ их тархалалттай архаг өвчлөл чинь одоо яг 50 жилийн өмнө болохоор айгүй бага байсан. Маш бага байсан. Тэгээд одоо сүүлийн 40-50 жилийн дотор энэ өвчлөл чинь ерөөсөө асар их нэмэгдлээ штэ тий. Намайг одоо би бараг одоо ангахаас сурч исэн үеэ ботхоор одоо болохоор шинэ өвчнүүд маш их гараад ирсэн. Тэгээд өвчлөл нь маш их нэмэгдсэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ архаг өвчлөлийг ганцхан эмээр ангаана гэдэг чинь маш тийм одоо юу үр дүнтэй маш тийм гайхамшигтай зүйл. Карнивор хоолны дэглэм бариад тэр нөгөө нэг өрөвсүүлдэг хоол хүнстэй инсулины дүжрэлт үүсгдэг бүх хоол хүнсээ хасаад зөвхөн хүний одоо тэр удамшилтай ээлтэй хүний бие маш сайн зохицдог. Зөвхөн тэр одоо бидний өвөг дээдстэй хэдэн сая жилийн турш ингэж идэж ирсэн тэр хүнсээ идээд эхлэнгүүт хүний бие эдгэрч эхэлдэг. Одоо тэгэхээр тэр нөгөө нэг энэ архаг өвчнүүдийг би юу гэж хэлэх вэ гэхээр энэ хүнсний архаг хордлого. Хүнсний архаг хордлогоноос болоод ингээд хорт яг өвчин гэхэд хэцүү бид нар хортчод байгаа байхгүй юу?
хортчоод байна. Тэгээд карнивор дэглэм бүх тэр юунаас хүнснүүдийг хордуулаад байгаа хүнснүүдийг хасаад зөв шимтгийлийн хүчдэг болохоор эдгээр өвчнүүд чинь юм маш гайхалтай үр дүнд хүрээд ингээд сайжраад байгаа маа. Бид нар тэгэхээр ингээд одоо тасралтгүй одоо жишээлбэл би нэг 30 гарч явж байгаа гэхэд л бор хоолнд орсноос хойш гэж бодоход 30-аад жил би сахар хэрэглэсэн байгаа байхгүй юу. Тэрийг энэ сахар хасахтаа мэдсэн. Тэгээд ээжтэйгээ яриад ирсэн чи ээж чамайг хамгийн анх бор хоолнд оруулахад тэгээд 90-ад онд нэг хатах юутай сэтгэн тостой зурж өгдөг байсан гэд одоо жишээл ярьж байгаа байхгүй түмэд би тэгэл би багадад тоортонд амар туртай би чи бор хоолнд орохдоо сахараар орсон юм биш үү гэд бодчихоо. Тэгэхээр яг энэ чинь ингээд нэг хүн одоо жишээл 20 30 жил яг энэ асар их яг юм нүүрс ус тийм ургамлын гаралтай хортлогонд ороо яваад хахаар сүүл рүүгээ энэ нь бид нар өсөөгөө одоо нөө сүүлийн үед монголчуудын дунд хорт тоодор амир их байна гэж ярьж байна. За дээрэс нь зүрх судасны гаралтай өвчнүүд нөө унтаас ирсэнгүү гинэ гэдгийг амир яриад байгаа. Тэд нар маань зүгээр л бидний энэ амир 20 30 жилийн одоо хоол буруу хаалтаас л үүдэлтэй юм тийм ээ. Хортлогчин тухайн хүний одоо юунес генетик өөр те тухайн хүний байдал өөр. Одоо жишээ нь нүүрс усны архаг хордлого магадгүй хин нэгэнд чихрийн шижиг үүсгэж байгаа бол нөгөө хүнд зүрх судасны өвчин үүсгдэг. Өөр нэг хүнд тархины цус харалт үүсгдэг. Тэгээд өөр нэг хүнд юуны харшил автоиммуны өвчнүүд үүсгдэг. Хүний одоо генетикийн өгөгдлөөс шалтгаалаад тэр хордлогчин янз бүрийн байдлаар илэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөр ангаах ухааны хүн тэгээ дээрэс нь одоо яг Австралид яг мэрэгжилж ажиллаж байгаа юм чи хувьд орчин үеийн ангаах ухаан биднийг эрүүл байхын төлөө яг ажилддаг уу? Аль эсвэл цаана бас нэг арай өөр систем үйлчлээд байна уу? Энэ тухай бас хоёул яг энэ тухай яриад тийг өнөөдрийнхөө подкастыг төгсөйдөх үү? Яг тэр маш олон яг саний ярьсан өвчтөй хүмүүс ангаах ухаанд итгэдэг. Тэгээд нөгөө жишээлбэл чихрийн шижинтэй хүмүүс тариагаа өдөр болгон хийдэг тий. Зүгээр л бид нар нэг юм эмний тарианы амар хамааралтай болсон хүмүүс ингээд. Тэгэхээр яг энэ цаанаа яг ангаах ухаан яг ангаагаад байна уу? Яг эсвэл зүгээр ингээд тороогоод байна уу гэдэг нэг тийм юм гарч байгаа байхгүй юу? Анагаах ухааны нэгдүгээр авааштай зүйлийг нэрээ. Анагаах ухаан мэдээж хүн төрөлхтөнд маш их тусалсан. Анагаах ухааны тэр ач тусыг тоочоод барахын аргагүй. Тэгээд ялангуяа юунд тусалсан бэ гэхээр хүүхдийн нас баралтыг бууруулахад нэгдүгээр тусалсан. Хүүхдийн нас баралт бол одоо 1200 300 жилийн өмнө бол бараг 2 дахин их байсан байхгүй юу? Тэгээд хүүхдийн нас баралтыг нэгдүгürt маш их бууруулсан. Яаж вэ гэхээр хүүхэд маш их халдварт өвчнөр нас бардаг байсан тий. Тэгээд юуны суулгаалт, уушигны хатгалгаа гэх мэтчлэн хүүхдийн нийтлэг эмгэгүүдээр нас бардаг байсан. Тэгээд одоо антибиотик нээгдсэн тий вакцинжуулаад тэр янз бүрийн хүүхдийн асар олон хүүхдийн амь авч явдаг байсан. Тэр халдварт өвчнүүдээс сэргийлдэг болчлоо. Тэгээд хүүхэд одоо бараг нас барахад болцсон байхгүй юу? Одоо хөгжилтэй орнуудад бол хүүхдийн нас баралт маш бага 1%. Тэгээд за хүүхэд нас барахаа болчлаа. Тэгээд юуны их барихын тусламж үйлчилгээ мэдээж хэрэг сайжруулсан тий. Тухайн үед чинь бас эхийн эндэгдэл юу төрсний дараа халдвар малдвар маш их байсан штэ. За тэгээд их барихын тусламж үйлчилгээ сайжирсан. Тэгээд яаралтай тусламж сайжирсан. Одоо янз бүрийн байдлаар одоо дээр үед бол осол гэмтэл авах тийм ийм байдлаар нас урдаг байсан бол одоо бол яаралтай тусламж сайжраад тий тэр цочмог өвчин яаралтай тусламж тийм хэцүү байдлаас маш авардаг болсон. Тэгээд халдварт өвчлөл маш багассан. Тэгээ сүрье тэгээд янз бүрийн тий суулгаалттай дизентерик мэтэрчлэн халдварт өвчнөр хүмүүс бол нас барах нь харьцангуй багассан. Тийм байна. Тэгээд одоо янз бүрийн яаралтай хагалгаа тий үнийг одоо юунаас амьдруулах яаралтай болон тийм цочмог өвчнөөс маш сайн авардаг болсон. Нэгдүгээрт харин архаг өвчнийг эмчилж гин үү? Архаг өвчнийг бууруулж гин бид нэр чихрийн шижиг бид нэр бууруулж гин үү?
Мгм. Бид төрөх судасны өвчнийг бууруулж чадчихна уу? Бидний хорт хадрын өвчлөлийг бууруулж чадчихна уу? Бид нар чихрийн шижинг эдгээгээд эмчлээд байна уу? Бид нар Мгм. цусны даралт ихсдэг өвчтөй хүнийг бүрэн гүйцэд эдгэж байна уу? Эсвэл зүгээр даралт бууруулах юм өгөөд ингээд арах цаагаад байна уу? Мгм. Бид нар тэр автоиммуны өвчнүүдийг эмчилж чадчихна уу? Системийн өвчнүүд те энэ автоиммуны өвчнүүдийг бид нар эдгэж эмчилж чадчихна уу? Аа бид нар одоо тэр хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд сайжраад байна уу? Аа тэгээ сэтгэл түгшилт багасаа, сэтгэл готрол багасаа, тий солио өвчин багасаад ингээд хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд сайжирч гин үг гэвэл үгүй. Үгүй. Архаг өвчин бол нэгдүгээрт бид нар архаг өвчнөөс ертөнц сэргийлж чадахгүй байна. Мгм. Хоёрдугаар бид нар энэ архаг өвчнийг яг эмчилж идэж чадахгүй байна. Мгм. Тэгээд энэ нь болохоор ер нь бол одоо энэ яг архаг өвчний энэ менежмент гэдэг чинь яадаг вэ гэхээр зүгээр одоо шинж тэмдгийг л эмчилдэг байхгүй юу? Яг тухайн өвчнийг эдгэхгүй зүгээр шинж тэмдгийг нэмчлэл ингээл арах цаагаал ингээл байлгаад идэг. Мгм. Тэгээд энэ архаг өвчний менежмент чи одоо сүүлийн үед бараг бизнес болсон. Мгм. Ерөөсөө мөнгөтэй л те архаг өвчнөө ингээд арах цаагаад торгоогоод амьдраад байна. Тэгээ мөнгөгүй нь бол тэр архаг өвчнөөрөө нас барж штэ тий. Тэгээд ийм байна. Яг одоо би хэрвээ хин нэгэн архаг өвчтэй хэрнээ өөрийнхөө тэр эрүүл мэндийг те өөрийнхөө амь насыг эмнэлэгт даатах уу гэвэл би бол үгүй. Үгүй. Анагаах ухаан яг тэр архаг өвчнийг бол тэгж эмчилж чадахгүй байгаа. Тэгээд тэрнийхээ оронд бүр ингээд бизнес болцсон юм байгаад байгаа. Тэгэхээр одоо баг хүмүүст одоо нөгөө нэг амиа бодоорой гэдэг шиг хэрвээ та архаг өвчтэй бол өөрөө судалгаа хийж та өөрөө өвчнөө эдгэнүү гэхээс таны эмччин бол одоо таныг яг тэгж архаг өвчнийг чи эдгэх тэр зөвлөгөөг өгөхгүй л болов. Яагаад гэвэл энэ нь нэгдүгürt хооллолтоос 90% шалтгаалдаг. Хоолтой холбоотой ингэж хоолны хордлогонд ороод тэгээд ингэж өвчлөөд байна. Тэгээд хоёрдугаарт анагаах ухаанд ч одоо яг анагаахын сургалтын системд юу заадаг вэ гэхээр дандаа ихэвчлэн нөгөө нэг стандартыг дагадаг. Ерөөсөө л стандартт нь юу гэдэг вэ гэхээр дандаа ийм эмчилгээ. За энэ өвчний үед хоол эмчилгээтэй ийм юм нээх үр дүнгуудээ гингүүтээ шууд имээр хилчдэг. Нэг имээр үзэн болохгүй бол 2 им, болохгүй бол 3 им, болохгүй бол хагалгаа хийнэ гэх мэтчлэн ингээд дандаа ийм эмийн болон ийм маш тийм инвазив эмчилгээнүүдийг яадаг тий хүмүүст ингэж хийдэг. Гэхдээ эдгээр нь бол яг өвчнийг эмчилдэггүй байхгүй юу? Тэгэхээр яг сүүлийн яг өвчлөл дээр яг хүмүүс өөрснөө сэргийлж чадах, тэгээ амьдралын хэм маяг өөрчилж чадах тэр шалтгаануудаа бол өөртөө нөгөө гартаа аваад тэгээл яг Тийм. өөрөөдөө Өөрөө ажиллах өөртөө юм байна. гартаа авахгүй бол Мгм. тэгж одоо яг эмнэлэгт даатах нь гэдэг бол маш буруу, маш эрсдэлтэй. Яг таныг одоо тэгж архаг өвчнөөс чинь аврах тийм зүйл болоо те яг эмчнэрийг анагаахын сургалтын системд бол тэрийг заадаггүй юм. Ингэж хоолны дэглэмээр ингэж эмчилнэ гэдэг юмыг хизэж анагаахын сургалтын систем заадаггүй байхгүй юу? Өөрсдөө л судалж өөрсдөө эрүүл мэндэ гартаа авахгүй бол эрүүл мэндэ анаахад анагаахын эмчэд юунд даатах нь гэдэг чинь маш буруу. Яагаад гэвэл энэний чи цаана тэр эмийн бизнес гэдэг зүйл чинь маш их цэцэглэн хөгжиж байна. Эмийн бизнес гэдэг чи одоо хэдэн тэрбумын долларын бизнес байна штэ. Холестерин бууруулах эмэл гэхэд хэдэн тэрбум доллар дэлхийд даяар зарч борлуулж байна. Эдгэр чинь анагаахын сургалтын системийн цаана нь яг юу хатгаад байна гэхээр энэ эмийн бизнес чинь хатгаж идэх байхгүй юу. Тэгээд өөрийнхөө эмээ эмчилгээний стандартад оруулахын тулд тэрний цаана маш их тийм лобби маш их тийм хар PR юу янз бүрийн тийм үйл ажиллагаа явагдчихэдэг. Тэгээд эмчилгээний стандартад эмээ оруулсан байхад эмчнэр бол хэдэн 100 мянгаар нь бичнэ зү тэ. Тэгээд тэр эмийн хүмүүс худалдаж аавна гэсэн үг. Тэгэхээр
Тэг эн чин энэний чи цаана эмийн бизнес явагдчихийдэг шүү. Тийм болохоор одоо энэ өөрийгөө тэр бизнесийн тэг золиос болгохгүй тулд эрүүл мэндэ гартаа аваарэ гэж би хүмүүст уриалмаар байна. Подкастыг маань энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ Чимбат эмчийн сургалтыг яг одоо танилцуулъя. Та бүхэн Facebook дээр Чимбат эмч гэд крэлээр бичээд хайх юм бол манай эмчийн маань хаяг гарч ирнэ. Тэгээд эмч маань яг одоо сургалтынхаа бүртгэлийг авч байгаа. Тэгээд та бүхэн яг мэрэгжлийн хүний их эмчийн удирдлагын доор карнивор хоолтын дэглэмийг анханаас нь яг зэгцтэй, мэдлэгтэйгээр мөн өөрийнхөө эрүүл мэндийн үзүүлэлтэн дээрээ суйрлаж явах юм бол илүү үр дүнтэй. Тэгээд би энийг яг өөрөө дурсан болохоор та бүхэндээ санал болгож байгаа. Тэгээд хэрвээ энэ сургалтанд суугаа хүсэж байгаа бол би нэг бяцхан зөвлөгөө өгөхөд эхлээд та бүхэн цусны ерөнхий шинжилгээ, тэгээд одоо биеийн ерөнхий индексийг харуулсан шинжилгээнүүдээ нэг өгөөд тэгээд суугаад үзээрэй. Тэгээд 60 хоног юм уу 90 хоног яг тууштай барьсныхаа дараа дахиад нөгөө шинжилгээг өгөөд харьцуултыг хараарай. Тэгээд харьцуулт бол бүр гайхалтай гарна. Тэгээ ямар шинжилгээ өгөх вэ гэдгийг эмчээсээ эсвэл бас асууж болно. Өөрийнхөө биеийн завиртайгаар холбоотой. Одоо жишээлбэл хэрвээ таны ходоод өвддөг, нойр булчирхаа өвддөг бол яг эмчээсээ би ийм одоо завиртайгаар энэ дэглэмийг барьж эхлэх гэж байна. Ямар шинжилгээ өгөөд орж ирэх вэ гэд асуувал Чимбат эмч маань зөвлөгөө өгөөд маш сайхан дэлгэрэнгүй та бүхэн зөвлөгөө өгдөг. Тийм учраас та бүхэн маань яг ийм өөрийнхөө биеийн өөрчлөлтийг мэдрээ гэж бодож байгаа бол бас яг ийм шинжилгээ өгөөд тэгээд бүх биеийн одоо нэг биеийн одоо дотор өөхлөлт гэдэг ч юм уу те биологианаас гэдэг биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг үздэг шүү дээ. Тэр бүх үзүүлэлтүүдээ нэг хянуулаад мэдээд тэгээд эхлээрээ тэгээд яг ингээд гайхалтай үр дүнг та бүхэн дараа нь сар ч юм уу 2 сарын дараанаас бүр ингээд яг шинжилгээгээ 2 хариугаа ингээд харьцуулаад харах юм бол мэдрэгдэх болно гэж би хэлмээр байна. Тэгээд бидэнтэй хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.